За астрологи сонирхогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн бол номын орд. За номын орд гэдэг бол яг одоо энэ үеийн бол гол дүр. За хурах хөдөлгөөний талаарх мэдээлэл нэлээд хоногийн өмнө оруулсан энэ хурах хөдөлгөөн гэдэг гар иргэсийн хурах хөдөлгөөн гэдэг юу байдаг вэ? Ямар дэлхийн хүмүүс бидэрт энэ ямар нөлөөтэй вэ гэдгийг бол тодорхой тайлбарласан байгаа. Тэгэхээр бод гарагийн хурах хөдөлгөөн бол номын ордонд болж байгаа. За 11 сарын 26-наас эхэлсэн номын ордонд болж байгаа энэ хурах хөдөлгөөн 12 сарын 15 гээд өндөрлөнө. За нэгдүгээр гэрт номын ордонд болж байгаа гэдэг чинь номын нэгдүгээр гэрт болж байна гэсэн үг. За нэгдүгээр гэрт болж байгаа болохоор энэ үйл явдлын гол дүр бол Таур. Ном Таур. За тэгэхээр энэ үед тэр ухрах хөдөлгөөн танд ямар нөлөө үзүүлэх вэ гэж. За мэдээж энэ үед та гол дүр учраас таны харагдах байдал, таны гадаад өнгө төрх энэ бүхэн бас чухал. Та мэдээж гадаад өнгө төрхөө өөрчлөх, магадгүй зарим нь өвөг нэрээ өөрчлөх, шинэ бүхнийг эхлүүлэх, шинэ нөхөд, шинэ хүрээлэлд орох иймэрхүү үе гинэ. За тэгээд яг ухрах хөдөлгөөн болж байгаа юм болохоор зарим нэгэн хуучин харилцаа сэргэх энэ төр ийм боломж гарч ирнэ гэж байна. За дээрэс нь таны зөвхөн гадаад өнгө төрөх биш, бас таны дотоод хандлага, үзэл бодол энэ бүхэнд ч гэсэн бас зарим нэгэн өөрчлөлтүүд гарна гэж байна. За романтик харцаа сэргэн хуучин хайрт дурлалтай байлуулгын холбоотой байсан хүмүүс чинь гарч ирж магадгүй. За нэгдүгээр гэр гэдэг бол чиний зорилго, бас чиний төлөвлөгөө. Тэгэхээр ирээдүйн төлөвлөгөө бас өөрчлөгдөх ийм магадлалтай гэж байна. За 12 сарын 1-нд бол шин сар гарч байгаа. За энийг шиний нэгэн болж байгаа тий. Тэгэхээр энэ бол таны нэгдүгээр гэрт болж байгаа. Тэгэхээр шинэ нөхцөл байдал, шинэ санал, за шинэ ажил, шинэ бизнес энэ бүхнийг илэрхийлдэг гэж шүү. За 12 сарын 6-нд бол ангараг гарагийн таны 9-р гэрт байрлаад энэ үед бас ангараг гарагийн ухрах хөдөлгөөн болж байгаа. За 9-р гэр гэдэг бол аялал, холын аялал, альсвал алс холын орон, холын холбоотон гадаад түнш иймэрхүү одоо үйл явдлыг хариуцдаг. За тэгэхээр энд болохоор алс холоос ямар нэгэн хэн нэгэн хүнтэй холбоо тогтоох, алс холоос ямар нэгэн баримт бичиг ирэх, мэдээ дуулдах энэ төр ийм боломжтой гэж байна. За энэ бүхэн болохоор Марс гараг маань бол харьцангуй удаан тийм хурах хөдөлгөөн үргэлжилдэг. За тэгэхээр энэ Марс гарагийн хурах хөдөлгөөн 6-наас эхэлсэн 12 сарын 6-наас эхэлсэн энэ хөдөлгөөн дараа жилийн 25 оны 2 сарын 24-ний хүртэл үргэлжилнэ. За нэгэн тал ухрах хөдөлгөөн буюу ретро хөдөлгөөн болж байгаа учраас энэ үед бас л та бүхэн хуучин хамтрагчид, хуучин холбоотнуудтай холбогдож болно. Зарим нэг нь бол одоо өнгөрсөн үйл явдалд хийсэн, өнгөрсөнд болсон үйл явдлуудтайгаа эргэж холбогдох, хийж яагаад орхисон зарим нэгэн дутуу ажлуудыг гүйцээх, дуусгах ёстой байсан зарим одоо төсөл хөтөлбөрүүдэд бол одоо цэг тавих ийм үе гинэ. За 12 сарын 7 Нептун гараг. За Нептун гараг таны 4-р гэрт байрлаж байна. За энэ бол таны оршин байгаа газар орон, таны гэр орон, таны ээж аавын гэр орон, одоо эх орон энэ бүхнийг илэрхийлдэг. За энд бол тань ямар нэгэн тодорхойгүй байдал байсан бол урагшлаад эхлэнэ 12 сарын 7-оос эхлээд гэж байна. За 12 сарын 8-нд бол Цолмон гараг таны 3-р гэрт орж ирсэн. За энэ үед бол 3-р гэр гэдэг бол харилцаа холбоо. За бас шинэ хүрээлэл, найз нөхөд энтрийг илэрхийлдэг. Бас ах トゥ хамаатан садныг ч бас илэрхийлдэг. Ах トゥ тай холбоотой, эгч дүүлстэй холбоотой татай мэдээ сонсож магадгүй. За мөн энэ үед та нөлөө бүхий нэг хүнтэй танилцж магадгүй гинэ. Магадгүй одоо тийм нөлөө бүхий хүмүүстэй харилцаа холбоо тогтоож тийм ээ. Гэрээ хэлцээр хийх магадaltaй гэж байна. За 12 сарын 15-нд нөгөө таны гэрт ухрах хөдөлгөөнөө эхэлсэн бод гараг маань одоо өршөлж эхэлнэ. За бод гарагийн ухрах хөдөлгөөн бол жилд 3 удаа болдог гэдэг ингээ ярьсан байгаа. Өмнөх видеог бол та үзсэн байх гэж найдаж байна. За тэгэхээр энэ 12 сард энэ одоо ухрах хөдөлгөөн зогсож байгаа учраас за энэ
өнгөрсөн одоо нэг 20 хоног нэг сарын хугацаанд ямар нэгэн одоо жоохон саатлал удаашралтай байсан үйл явдлууд бол одоо урагшлаад эхэлнэ. Гэрээ хилцээрч гэдэг юм уу, зарим нэгэн төлөвлөгөөнүүд цаашдаа яах вэ гэдгийг тодорхойгүй байсан байгаа бол одоо тодорхой болж эхэлнэ. За тэгээд найз нөхдийн талаарх одоо шинэ найз нөхдөдтэй болж байгаа бол тэр бүхэн тэр харилцаанууд ерөнхийдөө урагшлах тал руу ороод ирнэ гэж байна. За 15-наас эхлээд мөн шин сар гарч байгаа шиний нэгэн гэсэн үг 14, 15, 16 бол одоо шиний нэгэн хоёр ингээ явчихж байгаа шүү дээ. За тэгвэл энэ гэрт чинь бас яг энэ үед чинь бол таны 7 дугаар гэрт бархас байд гарыг орж ирж байна. За 7 дугаар гэр гэдэг үг бол бүх төрлийн харилцаа холбоо, дотны харилцаа, гэр бүлийн харилцаа, за тэгэл ер нь партнер буюу одоо түншийн харилцаа энэ гэдэг маш олон харилцаануудыг илэрхийлдэг. За энэ үед зарим нэгэн харилцааг илүү тодорхой болгох, эвлэрэх одоо иймэрхүү өнгөрсөнд ямар нэгэн одоо жоох асуудалтай байсан бол тэр бүхнийг одоо өнгөрсөнд үлдээж эвлэрэх юм уу ирнэ гинэ. За энэ үед бас өнгөрснөөс хуучин одоо танил харилцагчдаас бас зарим нэгэн мэд ирж болно гэж байна. За энэ бүхнийг бол 12 сарын 5-наас 9-ний хооронд төрсөн аюурууд номууд бол илүү мэдэрнэ гэж байна. За 12 сарын 22-нд өдөр шөнө бишээ хамгийн урт шөнө хамгийн богино өдөр. За нар бол одоо ингэ буцаж байна. За энэ үед бол нар наашилж ийн гэсэн үг шүү дээ. За тэгэхээр энэ үед бол таны мөнгө санхүү за дээрэс нь одоо худалдан авалт шин санал шин одоо орлогын их үсэр энэ бүхнийг чинь бол нэлээд урагшлуулж өгнө гэж хэлсэн байна шүү. За тэгэхэд 12 сарын ерөнхий төлөв байдал бол ийм байна. За тэгэхээр та бүхэнд одоо энэ төлөв байдал ерөнхийдөө танаас бас ингэж таалагдаж та бүхэн ямар нэгэн байдлаар таарч байгаа бол энэ мэдээлэлээр та лайк дараарай, subscribe хийгээрэй, найз нөхдөдтэйгээ хуваалцаарай гэж хүсэж байна. За 25 онд та бүхэнд ажил амьдрал хүссэн бүхэн биелэх болтугай. Энэ үеийн гол баатар болсон та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе. Сайхан шинжилгээ ухтаарай.